Data AI Conference 2025. Өнөөдөр за нэг 3 залуу нийлээд хиймэл оюуны нэг шинэ бүтээгдэхүүн хийх гээд оролдъё гэдэг тий. Тэгэхээр оролдох гээд эхлэхлээр нөхдүүд эхнээсээ өвдлөөсөө эхэлж байгаа. За би жишээ нь одоо Монголд түгээмэл байгаа нэг хавдрын өвчнийг хиймэл оюуны модель зургаад тэргээрээ ингээд цаашаа хөгжүүлэлт хийгээд бүтээгдэхүүн болгоогаарья. За хавдрын өвдөл Монголд байгаа юу? Нөгөөх нь эмнэлгүүд дээр байж байгаа тий. Эмнэлгүүд дээр байж байгаа ч гэсэн эмнэлэг дээрэл байгаа болохоос яг энийг хиймэл оюунд сургах хэмжээний дата сет гэж ярьдаг. Яг өвдлийн бэлтгэгчсэн боловсруулчихсан ийм өвдөл Монголд байхгүй байж. Төрд байж байгаа нээлттэй өвдөл гэдэг нь голцоо төрийн өөрийнх нь системээс гарч байгаа. Тэгээд илүү төрийг хянах зорилттой ийм өвдлүүд байгаа болохоос биш яг ингээд хиймэл оюуны баг ажиллаад одоо моделийг сургаад шинэ бүтээгдэхүүн шинэ инновац хийгээд тэгэхэд хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр үнэхээр хууль эрх зүйн орчин энийг хийгээд тэгвэл энийг дэмжсэн ийм чиглэл рүү явах ёстой. Тэгээд энэ багийг үнэхээр бүтээмжийг нэмэгдүүлэх гэвэл нэгдүгээрт нь бол бид нар энэ дата авдаг, энэ датаг нь солилцдог, датаг нь хангаж өгдөг энэ тогтолцоог нэгдүгээрт нь үүсгэж өгчих юм бол тухайн баг бол маш бүтээмжтэй ажиллах ийм боломж нь бүрдэж байгаа юм.